бид нар энэ сургуулийг элсэж ороод төгсөөд 40 жил тэгэд бас улсын орныхоо хөгжилд түүхэн хувь нэмэр оруулж бүтэн 61 туулаад байна. Багшийнхаа удирдлагаар би тэд их үнэн чударга, хамт олонсог, одоо орчин үед байж болох бүхэл сайхан чанаруудыг эзэмшүүлсэн их сайхан төлөвшсөн хүмүүсээ гэж өөртөө боддгоо. За тэгэд одоо өнөөдөр бол бид нар бүгдөө өндөр насны тэтгэврцүүлсэн ахмад настангууд болсон байна. Тэгвэл бид хэд өнөөдөр амьдралынхаа дөнгөж 3-2-ыг буюу их бас нэлээд их хугацаа бидэнд хаашаа үлдсэн байгаа. Нийгмийн дэвшлээс хоцрохгүйгээр хөгжих бололцоотой тэгэд үр хүүхдүүдэд сурсан мэдсэн амьдралын туршлагаас хэлж ярих боломжтой их сайхан нас мэрсэн байгаа шүү. За тэгэд нийт одоо охтуудтай хүүгүүдтэй энэ зохион байгуулж байгаа арга хэмжээнд сэтгэл гаргаж тэр холоос орон нутгаас бүр цагаа төлөвлөн ирсэн бүр онцолж хэлэх юм бол нараада отхон чимэгтэй энэ холоос ирсэн улсуудад бүр их дахин баярлснаа илэрхийлье. Бидэнд өшөө олон удаа уулзах он цагууд байгаа. Дараагийн уулзалтанд бас юм олон сайхан олуулаа уулзаж өшөө олон дурсамжийг бүтээцгээе. Та нартай хайртай шүү. За. Сайн байцгаана уу? Цаг заваа гарган ангийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн ангийн оюутан ахуй цагийн анд найз нартаа чин сэтгэлийн баярын мэндийг хүргье. 1984 оны 9-р сарын 1-нд энэ худалдааны техникумын эдийн засгийн 2К ангид бид элсэн суралцж цаг дөнгөж саяхан юм шиг санагдаж байна. Ингээд 1986 онд бид эдийн засагч, нэгтлэн бодогч мэрэгчлэр одоо төгсөж улс орныхоо тал өнцөг булан бүрт одоо бид явж ажиллаж амьдарч 40 жилийн дараа ийхүү уулзж байгаадаа та нартай маш их баярлалаа. Ангийнхаа хамт олонд хайртай шүү. Өөрөө ирэхгүй ингээ огшоод догтлоод байна. Оюутан цаг үнэхээр сайхан. За ингээд та нартай манай ангийн багш одоо эдийн засгийн ухааны хичээл зааж исэн ангийн маань багш Бизиа өвгтөө Пүрв багш маань дурсамж хичээлээ заахад бэлэн боллоо. Багштай амжилт хүсье. За хүүхдүүдтэй 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн эдрийн барилдлагатай энэ сайхан өдрийн мэнд төвшүүлье. Өнөөдөр их сайхан өдөр байна. Та нөхөдтэй сургуульд ирсээ 42 жил, төгсөө 40 жил болж байгаа тийм өдөр бид нар уулзаж, анги танхимдаа орж, дурсамжаа сэргээж, ийм сайхан үйл явдал болж байна. Тэгээ би та нарт өнөөдөр эдийн засгийн хичээл орно. Эдийн засгийн хичээл өмнөх нийгэмд бас арай өөр байсан. Гэхдээ өнөөдөр бас арай өөр. Тэгэхээр энэ эдийн засгийн хичээлийг Монгол хүн бүхэн эрт дээр үес өөрсдөө хэрэгжүүлж ирсэн тийм амьдрал ахуйда байнга хэрэгжүүлж ирсэн ийм хичээл юм. Учир нь юу гэхээр малаа хэдийд бэлчээх үү, хэзээ хотлуулах уу, хадлан дэжээлээ хэзээд бэлтгэх үү, үр хүүхдийнхээ даахыг хэзээ үргээх үү гэх мэтлэнгээр тийм ээ. Бүх юмыг төлөвлөж, тооцож ингэж явсныг эдийн засаг юм ер нь бол эдийн засаг юм. Тэгээ энэ эдийн засгийг социалист нийгэмд бас зааж байсан. Гэхдээ тэр социалист нийгэмд зааж байсан эдийн засгийг би өнөөдөр буруу гэж хэлэхгүй. Юу гэхээр тэнд маш их зүйлүүд байсан. Статистик, эдийн засгийн шинжилгээ гэсэн хичээлүүд эдийн засгтай хамтраад ингээ ордог. Тэрэн дээр маш олон дундчуудыг үздэг бид нар тийм та нар мэдж байгаа. Маш их судалгаанд үндэссэн норм ТV-г авч ашигладаг. Олон жилийн дундчуудыг маш сайн харж үздэг. Тэр бүх аргачлалуудыг хийж байж сая бид нар яаж юм вэхээр төлөвлөлтийг урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гэдэг ингээд төлөвлөж байсан. Тэгэхээр энэ төлөвлөлтийг манай ард түмэн эртнээсээ мөн манай эцэг өвгөд мөн л хийж байсан. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй хийж байсан он жилүүд нь одоо бид нар зааж байсан тэр үе юм аа гэж ингэж ойлгоно. Өнөөдөр одоо эдийн засгийн шинжлэх ухаан бас жаахан
ямар хэм ялангуяа төлөвлөж жоохон тэгж хоцрогдож хаягдах шинжтэй ч юм шиг санагдаж байгаа юм. Гэхдээ тийм биш. Энэ алстаа хүн бүхэн амьдрал ах вэ, өдөр тутмын ажил хэрэг бүх юм нь ямар ч байлаа гэсэн төлөвлөлтөн дээр явагдана. Та нөхдүүд маш сайн оюутнууд байсан. Би энийг өнөөдөр энд дурдах хэрэгтэй. Миний мэргэжлийн анхны сургууль. Би нягтан бодох хүртгэлийн мэргэжлэр энэ сургуулийг төгссөн. Нөгөө талаар миний амьдралын одоо ажилд анх хөл тавьсан анхны минь алтан шугам. Би энд анх хөдөлмөрийн дэвтэр өчүүлж ажилд орсон. Нөгөө талаар амьдралын минь хайнаа би эндээс мөн сонгогдсон. Ийм их сайхан бэлэг өрөөлтэй, учрал өрөөлтэй, эртний сайхан өрөөлтэй ийм газар орон байгаамаа энэ сургууль. 1921 оны дунд үеэс сангийн яамд хоршооны хэлцээг байгуулж хоршооны дүрмийг боловсруулан батлах, богд хаант нугалуур ичгээр өрг мэдүүлж дэмжүүлэх, аймаг хошуудад бичиг илгээн хоршоонд гишүүнийг хэлсэх, хувь хөрөнгө хөрөнгөлүүлэхийг нийтэд уриалах, хоршооны үйлдвэрийг эхлүүлэх зориулж засгийн газраас 10,000 лам мөнгө хандуулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд Дэжинжин, Шойвсон, Цэтвсрэнгүн, Шагдоржов, зохиолч Нацагдорж, буян нэмэх нарын эвлэлийн гишүүд, богд хаан ихэдэг нь бүтэм чиглэлэн зэрэг лам нарын төлөөлөх 116 гишүүнээс 8300 янчааны хувь хөрөнгө хөрөнгөлүүлэн 1921 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ардын харилцан туслалцах хоршоог үүсгэн байгуулсан байна. 3 дугаар их хурлаар 24 оны 6 сард хоршооны сургууль байгуулъя гэж ингэж ярь тохирсон байдаг. Тэгээд энэ сургуулийг 24 оны 11 сарын 1-нд анх нээсэн. Тусгай мэргэжлийн дунд сургуулийн ууган сургуулийн нэг. Одоо ийм алдартай сайхан сургууль. Тэгээд энэ сургууль 1964 онд 40 жилийнхээ ойгоор төрийн Алтан гац одонгоор шагнагдсан. Энэ сургуулийн төгсөгчдийн одоо амжилт бүтээл юм да. 1984 онд та нөхөд энэ сургуулийг анх удаа улсын хэмжээнд улсын тэргүүний тусгай мэргэжлийн сургууль гэж 01 номерын гэрчилгээ авах тэр жил та нөхөд тэр босгон дээр нь элсэн орж суралцж байсан. Тэгэхээр энэ сургууль бол улсын хэмжээнд тусгай мэргэжлийн анхны улсын тэргүүний сургууль байх нь байна шүү дээ. Нөгөө талаар энэ сургуулийн оюутны дотор байр мөн улсын тэргүүний оюутны дотор байр болж байсан. Мөн одоо та нөхөд санаж байгаа эдийн засгийн мэргэжлийн багш байсан Туяа багш энэ сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар ажиллаж байсан. Тэр эмэгтэйчүүдийн зөвлөл нь улсын хэмжээнд тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл болж байсан. Одоо энэ гадаа баригдсан байгаа энэ их том спорт залыг багш оюутны хүчээр аж ахуйн аргаар ингээд босгож сөндөрлүүлсэн. Өнөөдрийн хүртэл одоо энэ олон хүмүүс энэ одоо сургалтын сайхан бааз болж байна, тийм ээ. Энэ үед дэд эрдэмтэн цэрэнд орж байгаа энэ сургуулийн захирлаар ажиллаж байсан. Та нөхөд бүгд сайхан мэдж байгаа тийм ээ. Ийм байна. Тэгээ манай хүүхдүүд болохоор энэ 60 жилийн улсын тэргүүний сургууль болох яг босгон дээр нь та нөхөд элсээд 1986 онд энэ сургуулийг амжилттай сайхан дүүргэж байсан. Монгол Улсын их сургуулийг төгсөөд 1980 онд 7 сарын 1-ний өдөр энэ сургуулийн эдийн засгийн багшаар томилогдож ажиллаж эхэлсэн юм аа. 8 жил 4 анги төгсөхгүй одоо та нөхдөд өмнө би 2 анги төгссөн юм байна. Манай энэ өнөөдрийн уулзж байгаа энэ эдийн засгийн ангийн хамт олон бол 3 дахь ангийн хүүхдүүд байна. Тэгээ энэ манай энэ хүүхдүүд бол бусад нөгөө ангиудаас ялгарх бас онцлогтой
Энэ юу гэхээр спорт урлагийн авьяастай. Нэг хоёрдугаарт манай энэ хүүхдүүд энэ сургуулийн одоо сар өөр болдог уралдаанд манай анги хамт олон эхний 3 байран дээр нь байнга шалгарч байдаг. Тэгээд бусад багш нар бас жоохон цагаан атаархал бас төрдөг. Танай энэ ангийн нөхдүүд ямар юм сүрхий байна вэ гэж. За би энэ сургуульд анх ирээд 60 жилээр нь урлагийнх нь наадамд орж 60 жилийн тоглолтод яачин хөгжим тоглож байлаа. За тэгээд хоцорч ангийнх маань тэр үед намрын ажилд яваад ирчихсэн. Би ч н урлаг уран сайхан гэж гүйж явсаар хагаад хизээ хойно ангитаа орж ирж ангийнхантайгаа танилцж багш маань танилцуулаад энэ урлаг оролцоод энэ хөгжим тоглоод одоо ингээ хоцорч ирсэн юм аа гэд ингээ танилцуулаад орж иж ялаа. Морин хуурыг сайн тоглодог хүн бол манай дашлаг байгаа юм. Би яагаад тэгж инээж ярьж байна вэ гэхээр үндэсний хөгжмийн бүр найрал гарцсан байхын танаа ингэж хөгжмийн багш ярьлаа л да. Тэг ямар хүмүүс хөгжимчээ нэгсэн чи нэг морин хуурч байна гэж. Тэгээд тэр нь дашлаг гэсэн дашлаг манай морин хуур тоглож тэр үл чаддгүй нөхөр морин хуураараа дунд нь ороод суудсан л байсан юм билээ. Тэгээд манай хөгжмийн багш хөгжмийн зохиолч Балжин юм гэж хүн байсан. Тэр хүн би очиж чагнаад юу дуурахгүй байна. Энэ зөвлөгчийн юу ч чадахгүй нөхөр байсан байна. Гаргацсан гэж бас хөгжилтэй болж л байд гэсэн. Манай ангийнхан бол бүх юмар манлайлагч байсан. Би бас урлаг спорт ялангуяа спортын талдаа нэлээд тийм манлайлагч хөгж байсан учраас манай баг энэ сургуулийн бүхэл сакс волейболын тэмцээнд төрүүлдэг ийм хүүхдүүд байсан. Тэгээд 2 удаагийн сургуулийн авраг болж байсан. Тэгээд төгссөн хоног ч гэсэн волейболоор хичээлдэг байсан учраас орон нутагт бас волейболын спортыг хөгжүүлж волейболоор нэлээд олон шавнартай болсон. Тэгээ манай энэ хүүхдүүд болохоор тэр үеийн оюутны одоо амьдралаар зарим нь дотор байранд амьдарч байсан. Дотор байранд амьдрахдаа их хэв найртай сайхан амьдарч бас эрэгтэй хүүхдүүд нь октоотойгоо мөнгө төгрөгөө нийлж хоол ундаа хийж идэж ингэж сайхан бие биендээ тусдын болж явж исэн. Намрын одоо манай хүүхдүүд сайхан дурсаж байгаа. Манай сургууль 2 үндсэн байгууллагатай шипи харилцаатай нөхөрл одоо холбоо байсан. Энэ нь болохоор Төв аймгийн Баян Цогтын сангийн аж ахуй. Нөгөөх нь Булган аймгийн Сайхан сум. Энэ 2 газарт бол намар манай энэ хүүхдүүд ургац сурах хадлан тэжээл бэлдэх ажлаар 30-аас 40 хоног ингэж ажиллаж улс орны бас ажил тусалж байлаа. Энтэй аймгийн Чандганы сангиочход манай ангийнхан зунаа ажилд явдгийг. Тэр үед манайх ч нөгөө эрэгтэй хөгж цогнтэй би өөрөө бас жоохон биерхүү юм хөдөөний хөгж байсан учраас нөгөө ийм хөдөөний ажил жоохон чадалтайч байсан юм уу. Тэгээд Чандганы юу н худалдаа тэтгэлийн ангийнхан эрхлэгч нь болохоор нэг казак эмэгтэй байсан. Тэгээд тэр казак эмэгтэй намайг дандаа магтана. Энэ бол ерөөсө хөөсөн солигдсон хүн байна гэж. Тэгээ манайхан чинь тэнд нөгөө зуны ажил хийж байгаа Чандганы нөгөө тэр үеийн залуучууд ч жаахан танхаа байсан. Бид нэр их айлгадаг. Нэг 2 гэртээ тэр 2 гэртээ орой болохоор унтчаатал нөгөө гэрийн тоон монор чулуун мол ороод ирнэ. Гэсэн чинь октод найгаалцтай бүр ингээл хаашаа хандлага ингээл ханараад явцаач бүдээ бочрангуудаа юуныхаа гэрийнхаа уйнаас нэг суулж байгаа болцтой. Бити айцгаастаа нэрээ одоо бидний хамгаалагч би хамгаалагч болжсэн баатарлаг одоо бидний хувьд баатар минь тэр үедээ баатарлаг гэж байсан баа ярин. Чандганы суманд ангиараа бүгдээрээ очиж ажилласан аж ахуй дээр.
Тэр аж ахуй дээр ажиллахдаа бүр чулуугаар тийм нөгөө чулуу овоо хийдэг. Тэр нь маш биднэрт аягүй хүн санагдчихсэн л да. Дөнгөж нэг дүү курс төгсөөл явж ирсэн. Тэгэл хөгжилтэй юм их байгаа биднэрт. Тэгэл тэр нь гол нь тэр чулууг маш өргөхөд эхлээд бол аягүй хүн санагддаг байсан. Автгаа чулуунууд тэгэл өргөөл тэгээ чулуу өргөөл тавина. Тэрэндээ тэгэл нэг 10 тонол дасчдгийм байлээ хүн. Тэгээ маш хөгжилтэй байсан. Чамдгайтай хийжлээ хэрвээ чи намайг бодвол аль бодож бичээрэй хинэг чамд хүсэл надгайтай гэд хатан хийчээрэй. (1983) онд Сонгины Бяг комбинатын 10 жилийн 10 дугаар сургуулийг төгсөөд одоо өөрийн азгүйтлэр ч юм уу сургуульгүй үлдээд 1983 онд худалдааны техник мэргэжлийн сургуульд ороод онц дүнтэй төгсөөд 1984 онд худалдааны техникумын эдийн засгийн ангид элсэн ороод улмаар 1986 онд худалдааны техникумын онц дүнтэй төгсөөд Монгол Улсын их сургуульд элсэн орсон. Худалдааны техникумд элсэн суралцж авах хугацаанд би Сүхбаатарын нэрмж цалинтан болсон. Тэр үед тухайн үед надад бол сургуульгүй байж байгаа Темст ороод техникумд ороод тэгээд Сүхбаатарын нэрмж цалинтан болоод худалдааны техникумынхаа хүндэт самбарт өөрийнхөө зургийг байршуулж байсан. Тэр минь одоо өдгөөгөөс 41 жилийн өмнөх миний дурсамж юм да. Нийслэлийн 6 дугаар сургуулийн 84 онд төгсөөд одоо ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөх тэм зорилготой одоо энэ худалдааны сургууль энэ мэргэжлийг эдийн засгийн төлөлтийн мэргэжлийг сонгоод тэгээд элсэн орж ирсэн. 84 онд одоо яг 84 оны 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болоход багш одоо намайг нөгөө үг хэлгээд хичээлийн нээлтэнд би үг хэлжсэн санаж байна. Тэгээд одоо онц сурхаа ингээд илэрхийлж ингээд нэг тийм амлалт маягтай юм өгөөл одоо яажсэн. Тэгээд би 2 жил бол хичээсэн. Тэгээд хичээл сурлагаараа тэргүүний байсан, урлаг, уран сайхан, спорт бүх юм л ордог. Тэгээд сайн муу бүгдэнд нь одоо тэгээд манлайлал явсаар яаж тэгээд төгссөн. За 40 жилийн дараа ангийнхантайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. Би энэ сайхан мэргэжлийг эзэмшээд Хинтээ аймгийн Баян Ус сумдаа иргэн очиж 1986 оноос 2023 оны хүртэл дасралтгүй энэ мэргэжлэрээ 33 жил ажиллаад Гавьяаныхаа амралтанд гарсан. Гуруулаа суудаг гэсэн хамгийн арын ширээний хүүхдүүд. Тэгээд нойр хүрхээр унтчихна. За тэгээд нэг жоохон завсарлагаа орно. Тэр үед чинь гөөхий нэг талах хям энэ хийддэг байсан юм а орж ирж. Тэр өдрийн жижүүр нь тэрийг авчирч тараана хүүхдүүдэд толооноор тэр маш их гоё тэрийгээ их хүлээдэг байлаа. За тэгээд жоохон завсарлагаа болонгууд нь их зүрцгүүд нь хөдөөний хүүхд болохоор жоохон гар чангатайж байсан уу.
ангийнхаа Сараа гэдэг нэг охиныг л энэ хажууд маань ойрхон суудаг гэсэн босч ирэл Сараатайгаа ноцолтно. Сараа л хизээнэл бахираад л ямар муухай чанга гартай энэ чигээл хоёлаа ноцолж нэг харахад багш орж ирчихсэн. Тэрийг мэдэхгүй ноцолдож байгаа л дандаа загнуулна. Хөөе наран цэцгээ чи ухаан чин зүгээр үү гэж намайг загнадаг байж лээ. Тэгэл айгаал суучна. Тэсэхгүй хизээнэл босоод ноцолддог тийм хүүхдээ жилээ. 1986 онд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн тэрээсэд орж ажилласан. За тэгээд би одоо удам дагцсан Нэгтлэн бодогч миний аав Нэгтлэн одоо саруул их улс сумын саруул амьдрал нэгдлийн ерөнхий нэгтлэнгаар олон жил насаараа ажилласан хүн байдаг. Тэгээд аавынхаа одоо мэргэжлийг одоо эзэмшиж авсандаач тэрүү сайхан багшийнхаа ингээд сургаалыг бүгдийг одоо амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хичээж ажиллаж өдий хүрлээ. Ингээд нийтдээ ус 39 жил ажилласан байт юм аа. Ингээд 1994 онд Худалдаа бэлтгэлийн тэрээс болон Сүмбэр хошоо маань татан богдаад тэгээд би 96 оноос Хөвсгөлийн хөлийн цэргийн ангид орж ажилласан. Манай Хөвсгөлийн хөлийн цэрэг 11 заставтай 5-600 хилчтэй байдаг. Тэгээд би ямар тусламж ярих гэдэг вэ гэхээр 5-600 хүний цалинг бодоход одоо тэр үед гараар боддог гэсэн. Тэгэл гараар бодоод тэгээ багш маань ингээд би тэрийг аягүй сайн сандгийн. Багш маань ингээд шугам татна. Тэгээ шугам татахдаа ингээд яг ингээд давхар шугам татдаг. За та нар яг энэ шугамыг татж байгаараа энэ бол өстой гэл энэ дурсамжийг тэгэл би тэр 5-600 хүний цалин бодол суухтаа багш маань ингээд зааж ирсэн шүү гэл улаан шугамаар ингээд татаад хөрснөд болгон ингээд тодруулаад ингээд боддог байла. Тэгээ тэр үедээ багшигаа дурсаад багш маань ингээд заасан гэл тэгэл тэрий чинь ингээл дараа нь ингээл харахад айгүй гоё тийм тод руу харагддаг. Тэгэл багшигаа айгүй тийм санд орцдог гэсэн шүү. Би чи айлын отхон тэгэл манай том их жигч нар дандаа ингээл захидал ирдэг. Тэгэл би шуудангаас захидлаа аваад тэгээ заавал ингээд дотор нь ингээл 5-10 төгрөг ингээд хийцэн байдаг. Тэгэл тэрийгээ ингээд задлаад одоо сургуулиас гараад нөө уран биргэл те уран биргэл яг замын та тий тийшээгээ засварлагаа нь болоор нөгөө 5 төгрөгөө 3 төгрөгөө авч очоод тэгэл ингээд сахар ингээд үрдэг юу гэдэг шүү дээ понч ингээд болдитгэн тэрийгээ ингээд иддэг тэгжээж нэг сайхан санаа амардаг гэл ангиараа ээлжилж яваад энэ талбай хажуудахын пончны газар очиод хоёр-хоёроор яваад пончгээ авчиж иддэг байсан. Бас көөхий авч идэн Хоёр одоо Нэгтлэн бодохын анги эдийн засгийн анги гэсэн хоёр анги нь 10 дугаар анги төгссөн хүүхдүүд орж ирээд өсөд одоо мэргэжлийн ангиудад нь болохоор 8 дугаар анги төгссөн хүүхдүүд орж ирж суралцдаг байсан санагдаж байна. За тэгээд тухайн 84 онд бид нар яг энэ Бүрөөгшхай ангид бараг хотоос 20-д охин одоо орж ирж исэн. Тэгээд арай одоо нүүрэмгий багшийнхаа урыг маш их хүргэдэг байсан да. Одоо цонхоор хараад багш маань за одоо манай нэг охтыг хэлгэлдээд их том биетэй өндөр охтууд бид нар тэгээд урд өмнө юм институт дээр хотоос ерөн сайндаа 4-5 хүүхэд элсдэг абсолютны орон нутгаас элсдэг байсан гэж сонсч ирсэн. Тэгээд тэр 84 оны элсдэр бол 22 хүн байсан санагдаж байна. Элсэж орж ирж исэн. Тэгээд тэр хэмжээгээр бид нар маш их нүүрэнгийн одоо сургуулиас зохион байгуулж байгаа бол ангиас зохион байгуулж байгаа ажилд бол тэр хотын хүүхдүүд нь илүү эрч хүчтэй ордог. Одоо өстой сайн юмд ч нэр гардаг, муу юмд ч нэр гардаг тийм одоо сайхан анги байсан.
За тэгэл хөгжилтэй явдлууд маш их болж исэн. Оюутан цагийн бас томоогүй явдал тэр үед бол нийгэм бас ингээл дөнгөж ийм хөрөнгөний урсгал мурсгал орж ирж байгаад би чинь бас ингээл үсээ ингээд сахараар босгоол дөөжлөр өмд өмсөө шото өмд цагаан кетмэд өмсөл хичээл дээр ирээд багштай загнуулжлаа. Тэгээ багш нарын хуралд орноо. Чи одоо ингээд дараагийн шатны их сургуульд орох гэж байгаа хүн чи одоо багш нарын хуралд ороход чи ийм дүр зөрхтэй байж болохгүй гэж маргааш нь би тэр багш нарын хуралд одоо сандгийн нөө бэрэг хичээхэд дээлийг өмсөд нөө босгосон үсээ ингэж гээл санаад яг нэг авгаа төрөхөд тэгээд тэр багш нарын хуралд ороод тэгээд багш нар надаас асууж ирсэн. За чи их сургуульд ороод манай сургуулийнхаа нэр төрийг одоо чи ингэж бас ийм маягтай байж болохгүй шүү. Сургуулийнхаа нэрийг бодоорой гэдээ амлалтаас ахуулаад тэгэл би тэгээд амлалтаа өгөөл тэгэл цаашаа ингээд их сургуультай ч гэсэн бас онц сайн сурсан шүү. Тэгээд амьдралын анхныг ингэж гараа эхлүүлсэн энэ сайхан сургуультай хайртай эргэн дурсад маш сайхан байдаг ангийнхаа багштай маш их баярлж явдаг шүү. Одоо хүртээ нулимс гарах гэдэг. За баярлалаа. Энэ худалдааны техникумд ирж суралцсан. Энэ ангид ирээд энэ сайхан хамт олонтой сайн багшдаар ирж зөв хүмүүжил, зөв мэрэгжил сонгосондоо баяртай явдаг. Голдуул би ч одоо факттай голдуу явдаг хүн. Миний эцэг их бол эрт 6 дугаар ангид ээж маань 8 дугаар ангид дам манаас урсан. Би бол сурлага сайтай хөөхтөөс 9-12-т бол одоо бол сүлдээ хэлэх ярих хөнгөө дураараа жаахан тийм болсон. Энэ худалдааны сургуульд ирээд сайн багшичаар хүмүүцсэнтэй. Тэгээд энэ ангид ирээд би бол хамгийн хүнддэг, сахилгагүй, хичээл тасалдаг тийм л оюутан байлаа. Ангийнхаа багштай маш их баярлж байна. Одоо энэ эдийн засгийн эхлэлгийнхаа чиглэлээр бол 35-6 жил ажиллалаа. Тэрний 15 жил нь банкны эдийн засгчаар ажиллаад тэгээд тэрнээс хойш 20 жил бол энэ хувийн байгууллагт бол ажиллаад одоо бизнесийн чиглэлээр ажил хийж байна. Тэгээд нэг удаа багш маань биднээс та нар энэ ангид яаж орж ирсэн, ямар зорилготой орж ирсэн, яах гэж эдийн засгч нэгтлэн болох гэж бодож орж ирсэн бэ гэдэг нэг бүгдээс нь тийм нэг бичлэг юу авсан юм аа, санал асуулах шиг юм авсан. Тэгсэн чинь янз янзаар бичиж өглөө. Би тэгсэн чинь ээжийнхээ эдийн засгч, манай ээж эдийн засгч худалдаа үйлдвэрлэлийн ангид идэг. Би ээжийнхээ эдийн засгч мэрэгжлийг нь өвлөх гэж орж ирсэн гэд бичээ явуулсан чинь тэр бол яс юм дээр бол худлаа л байсан л да. Яалтчгүй. Тэгэл нөгөө оноогоороо тэмцээл явж байгаа л орж ирсэн болохоос биш нэг тийм мэрэгжил эзэмшижсэн ч гэж бодож орж ирээгүй. Тэгээд дараа нь хэдүүлээ яг тэгж орж ирсэн, яг энэ бичсэн саналтайгаа тэгж орж ирсэн хүн та нар дотор байхгүй штэ гэж нэр тэгж нэг зэмлүүлж хэллээ. Тэр үл яг үнэн байсан юм аа. Ингээд энэ сайхан ангийнхаа 40 жилийн дараа уулзалтанд хүрэлцэн ирсэн ангийнхаа хүүхдүүд болон хүрэлцэн ирж амжаагүй алс холоос сэтгэл нэгтэй биднийг хүлээж суугаа та бүхэндээ энэ үлдсэн амьдралынхаа сайн сайхан бүхнийг аз жаргалтайгаар өнгөрөөгөөрэй гэж хүсье өрөөё. 81 онд 10 төгсөөд худалдааны темст ороод 2 жил 1 жил сураад 2 жил ажиллаад тэгээд 84 онд одоо анги дотор нь бол хамгийн одоо бараг ахмадад нь ордог байсан та ажиллаж байгаад ирсэн гэхлээр бас нэлээ арай нэг нөгөөдөлдөө төшиг тулгууртай л байсан байх гэж одоо байрны хүүхдүүд маань надад их сайн инкээ ихч гээд манайхаа одоо ер нь бүгд инкээ ихч гэж ярьд юм л да. 1986 он төгсөөд Өмнө Говь аймгийн Хөрмөн суманд анги худалдаа үйлдвэрлэлийн ангид эдийн засгчаар очиж 1 жил ажиллаад эргээд аймгийнхаа төвд худалдаа үйлдвэрлэлийн Трестэд 2 жил эдийн засгч хийгээд тэгээд 89 онд одоо нэг конкурс өгөөд бас гэр бүлтэй болоогүйс учраас төргний анги гэж байсан юм да. Монгол Улсын их сургуулийн бас Небо эдийн засгийнхаа ангид ор сураад тэгээд 92 онд төгссөн. Тэгээ энэ сургуульд орж ирснийх одоо өөрхөн ханиг бол энэ сургуулиас сонгож авсан. Ерөөсөн нөгөө гэр бүлийн санхүү гэдэг чинь бас л нэг айлын юу байдаг юм байна л да. Тэрнийг бол ер нь бас их зөв зохистой зарцуулаад ер нь одоо амьдралдаа
яг үннийг хэлэхэд зээлмэл авч үзээгүй, мөнгөнийх гачаад орж байгаагүй. Тэгэл сайхан амьдраад одоо хүүхдүүд нь тусдаа гарчаа хоёулаа сайхан амьдраад одоо энэ сургуулиас ханаа олсондоо хамгийн их одоо талархаж явд юм л да энэ сургуулиас. Судалдааны техникум эдийн засгийн эхлэн бодгчийн ангид элсэн ороод 1986 тус сургуулийг төгсөөд Аранга аймгийнхаа Жаргалан суманд Нягтлан бодох эдийн засгчаар ажиллаж худалдаа бүртгэлийн ангид ажиллаж байгаад 1992 онд худалдаа бүртгэлийн анги тэр үеийн зах зээлийн шуурганд өртөж тараад нэг шатган дугуйх станд эрхлэх түгүүжээр ажиллаад 97 онд төсвийн байгууллагын Нягтлан бодогч болж ажиллаад ингээд Нягтлан бодох бүртгэлээр 33 жил мэргэжлийн ажлаа хийж 2023 онд тэтгэвртэй гарсан. Хэнти аймгийн Өндран хотын 1-р 10 жилийг 1981 онд Гавьяат багш Дэн Намсраа гэдэг хүний хим биологийн багш Намсраа гэдэг хүний ангид төгссөн байгаа. Тэгээд би энэ сургуульд орж ирэхдээ бол Ардын армийн 124-р ангийн хөгжмийн салоноос орж ирсэн. За ангийн орж ирэхэд бол манай ангийн одоо охтууд голдуу бүгдээрээ цагаан халааттай хаанаас нь ч харсан бүгдээрээ адилхан харагдаад би их сандарч байлаа. Та сайхан Пүрвэ гэж сайхан багшийн ангид орсон. Энэ багш одоо миний хувьд бол их эмх цэгц журам одоо энэ амьдралд мөрөж авч явж байгаа нэгт нямбай байдлыг бүгдийг нь бол зааж өгсөн. Өөрөө бол маш нямбай. Үргэлж тийм хар сайхан костюм өмсч үсээс амж явдаг. Ийм хүн байлаа. 86 онд төгсөөд Хэнтийн Хурхын сангийн аж ахуйн эдийн засгчаар 2 жил ажиллаад Төв аймагт шилжиж ирж 96 он хүртэл Нягтлан бодогч хийж одоо миний энэ эдийн засгийн Нягтлан бодогчийн ажил бол одоо ерөнхийдөө дууссан. Шаал хөндлөн жолоочийн мэргэжил сонгож ингээд гадаад харилцааны яамны автовазд орж гадаад улс дэлчин сайдын яамдын жолоочоор явж одоо 60 нас хүрч тэтгэвртэй гарсан юм байгаамаа. 1984 онд Өмнөг аймгийн Төв 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Алтан босготой сайхан тэр үедээ бас Алтан гадас одонтой худалдааны техникум гэж байсан. Сайхан сургууль элсэн орж эдийн засгч Нягтлан бодогчийн сайхан мэргэжлийн сүншээд за тэгээд дунд нь цэргийн 3 жилийн албаа хаагаа босож ирээд Монгол улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн худалдааны газар олон жил одоо Нягтлан бодогчоор ажиллаж байгаад сайхан үргэлжлүүлэн одоо хувийн бизнес эрхлээ явж байгаа. Тэгээд энэ сайхан сургуульд сур төгссөн би болон манай ангийн хамт олон бус хүмүүс маань бол үнэхээр амьдрал ахуйн дээшилдэг эдийн засгийн мэргэжил, санхүүгийн мэргэжил бол хүн болгоныг хувийн зохион байгуулалт, хуулийн сахилга бат, санхүүгийн сахилга баттай бол олгож чаддаг. Өрхийн төсөв, гэр бүлийн төсөв, улс орны төсөв, байгууллагын төсөв гэдэг нь бол өөрөө эдийн засгаар тогтдог учраас багшийн маань дөрөвний хэлсэн чинь төсөв төлөвлөлтөөр тогтдог учраас бүх юм амьдрал ахуй ямар ч байсан авартаа намартай юм шиг хавантаа тарган юм шиг сайхан амьдруулыг бол амьдруулж чаддаг. Энэ сургуулийг төгссөн хүн болгон бол элбэг баян тагш дүүрэн сайхан амьдрч явдаг баха гэж боддог. Алтан босгостой энэ сайхан сургууль маань мөн одоо сайхан 100 жилийн түүхтэй юм сайхан сургууль болжээ. Тэгээ Монгол улсын хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын үндэсний их сургууль болон хөгжсөн гайхалтай. Нэгэн өдөр хамт элсэн орсон найз нартайгаа өнөөдөр 40 жилийн дараа уулзж байгаа нь бол үнэхээр хуу хөний өдөч тэр хамт олонныхоо өвч тэр үнэхээр гайхалтай баяр сайхан өдөр байна. Сайн байцгаана уу. Дорны их соён гэрүүлэгч дундал продуктын дамжин гаргажгийн төрсөн нутаг Дорногов аймгийн Хөвсгөл сумаас ангийн анд нь мэдчилж байна. За бид бүхэн маань эдүүгээр худалдааны техникум гэдэг сургуулийг төгсөөд 40 жилийн өөрийг үтсэн байна. За энэ 40 жилийн хугацаанд одоо бас бид хүн хийсэн, бүтээсэн гавьяатай ийм хүмүүс гэж боддгийг. Гэхдээ яг бас биений хувьд одоо энэ талаараа бас ангийнхаа, багшийнхаа, найз нөхдөдийнхаа талаараас бяцхан бас дурсамж өөрийн бодож явсан санаж чаддаг зүйлээ бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байгаамаа. За манай багш маань бол одоо ер нь бидний дөнгөж одоо 10 жилийн сургуулийн төгсөө ширээний араас гараад амьдралаа эхлэх гээд одоо мэргэжил боловсрол эзэмшгээд ингээд очиж яхад тосож авч ирсэн одоо ийм одоо алдартай мундаг ийм хүндтэй хүн байгаа юм. Багш маань ер нь одоо би багшийнхаа нэг чиглэлээр аягүй бас бодож явдیں۔ Энэ маань юу юм бэ гэхээр манай багш ямар ч ажлыг хийсэн ердөөсөө тултал хийдэг. Тийм үнэн чудраг, нөхөр сүг, хамт олонч одоо хүний төлөө сэтгэлтэй ийм юм байдаг. Юуныг маань одоо бас би ч гэсэн өөрөө одоо төрийн албанд би 30 гаруй жил 40 жил ажиллаад
ажиллаж явах хугацаанд энэ маань миний амьдралд маш их хэрэг болсон. Би ер нь багшийнхаа зааж сурж ирсэн, хэлж ярьж ирсэн юм үргэлжлэлд бас одоо тэрнийг бодож явдаг. Ийм байлаа. За бас манай ангийн бас охид хөвгүүд гээд бас сайхан хүүхдүүд байлаа. Энэ хүүхдүүд маань ерөөсөө багшийн заасан сургаалж өдөөсөө үг гэж боддог байсан. За бидний тухайн үед одоо бас социализмын үеийг бас бид чинь бас шүргэж амссан хүмүүс юм шүү дээ. Социализмын үед одоо нэг нийтийн төлөө, нийт нэгнийхээ төлөө гэдэг уриал орсон байдаг байсан бол яг л тэр зарчмыг манай өвч бидэнд зааж сургаж ингэж өгсөн. Манай ангийн хамт олон нэгнийхээ төлөө, нийт нэгнийхээ төлөө гэсэн энэ зарчмын дагуу ажиллаж амьдарч сурч боловсрч ингэж төгссөн юм аа. Ингээд сайхан найзууд, андууд маань эрүүл байж, энх явж мөнгө жаргаарэ. Мэргэжийн дэндаа сэтгэж, бүргэдийн дайтаа нисэж яваарэ гэж хүсэн ерөөё. Тэр үеийн оюутны зун намрын ажил, үйлдвэрлэлийн дадлага гэдэг бол маш их сайхан орон нутаг хамт олон бусад ажил хөдөлмөр хийж байгаа бусад хөдөлмөрийн хүмүүстэй сайхан танилцдаг ийм сайхан ажил байсан юм. Хичээлийн үйлдвэрлэлийн дадлага хийхт яваар Өвөрхангай аймаг, Төв аймаг ингээд аймагуудын худалдаа үйлдвэрлэлийн ангиудад 2-2-ороо хуваарлагдаад тэр үед мэргэжлийнхээ хичээлийг дадлага хийж ингэж тэр тухайн хамт олонтой танилцаж сайхан ажиллаж байсан. За энд нь би бас иргэд тойроод явж исэн хүний хувьд бол манай хүүхдүүд тэнд бас сайхан тэр хүмүүст бас их сайхан үнэлэгдэж сайхан ажиллаж байсан. Найзтайгаа Өвөрхангай дадлагтын усаа нөгөө дадлагтын од байж тал нөгөө худалдаа илтгэл ангийн тооллох ингээ явж байсан чинь нэг тракторын жолооттой нөгөө агентуудаа тоолдог байсан. Тэгээ агентуудаа тоолоо явсан чинь нөгөө трактор маань жолооч трактор маань эвдэрсэн. Тэгээ трактороо эвдэрчээр нөгөө дадлага хоёр хүүхэд ганцхан жолоочтойгоо ингээд Өвөрхангай сан сумд ийм эзгүй хэргүүлдэж байгаа юм чинь. Тэгээд жолооч нөгөө сэлбэндээ яваа гэдэг тэгэхээр нь тэг та явчаад бид хоёр ингээ байж гэсэн тэр тракторын жолоотой гэдэг. Ямар амар зоригтой хөвгтэй чи ийм эзгүй талд хоёулах нь ингээ хоёр эмэгтэй хөвгөд байж болох юм гэсэн. Юунаас найдгийг би хөдөөний хөвгт ч тэгээд айгүй гоё хөгжилтэй юмнууд их болж байгаа. Тэгээ өнөөдөр ингээд 40 жилийн дараа найз нартайгаа уулзаад ярилцлага өгöd байж байгаадаа маш их баяртай байна. Найз нартай их баярлалаа. Одоо манай ангийнхан чи ер нь ихэнх нь эмэгтэйчүүд хоёр-хоёроо ингээд хуваарлагдсан. Тэгээ надтай хуваарлагдах хүн байсангүй. Тэгээд надтай хамт одоо миний ангийн Батбаатар гээд нэг залуу надтай хамт нэг явах боллоо. Тэгээд би чинь бас тухайн үедээ хүүхэд жоохон хинхихтэй байсан болохоор одоо ингээд тэр залуутайгаа ингээд 56 оны нэг газар очиод амьдрын гэхэд надад бол ер нь бас ингээд хин үедээ ингээ айгу шоконд орсон би. Тэгээд нөгөө манай ангийн багш маань коммунист хүн байсан л да, манай пүрүү багш маань. За гантрия би ингээд Батбаатарыг бол чамтай явуулахад бол итгэж байна гэд надад ингээд Батбаатарыг даатгаад Батбаатар битээртэй хүн олдог байхгүй юу. Тэгээ Батбаатартай чинь 56 хоног ингээд нөгөө хамт амьдрах болчихж байгаа байхгүй. Одоогийнхаар бол хамтран амьдрах болохоор 56 хоног гэдэг чинь бас бага хугацаа биш. Эрэгтэй хүнтэй хамт байх тийм сэтгэл санааны бэлэн байдал байгааг байсан учраас хиндэ ингээд Батбаатартай би ингээд итгэхгүй. Нэг 10 гаруй хоног би чинь ингээд шөнө болохоор тав хийж сэрэлзээд нэг Батбаатарыг хардаад л ингээд хондог байлаа. Тэгээ сүүлдээ Батбаатар маань надад хэлж байгаа байхгүй гамтя би чи надыг итгээд ингээд ирсэн юм чинь би чамайг яахчгүй. Тэгээ би бас Батбаатарт яагаад итгэхгүйс ингээд Батбаатар чинь цэргийн алба хаагаад ирсэн. Нэг бас энэ эр хүн болчоод надтай хамт ингээд одоо 1 жил сурчаа тэгээ явж байгаа байхгүй. Чи ерөөсөө шинэ унтаж чадахгүй байна гэд ингэж хэлээд
Тэгээд түүнээс хойш би чи ингээд Батбаатартай итгээд ингээд сайхан амар амгалан дадлага хийж эхэлсэн. Тэгээд дадлага хийж авах хугацаанд бас Батбаатарын минь аав нь бурхан болоод намайг орхиод ингээд Батбаатар минь нутгуургаа Хинтэн аймаг руугаа буцгалсан. Би өөртөөс мөнгө бүгдийг Батбаатар тэгвэл чи ямар ч байсан аавынхаа буйны ажилд яв гээд ингээд Батбаатарыг явуулсан. Батбаатар ингээд явахдаа би чамайг хаяад явахад хүний нутагт хаяад явахад хэцүү байна гэж хэлээд Батбаатар минь явсан. Тэр одоо 56 хоног тэр нарийн тээлийн Өврангаан нарийн тээлийн тэр урд талын нэг хуучин буудлын нэг өрөөнд одоо дадлагын ажил өнгөрөөсөн байгаа юм. Тэгээд тэр завсар над бас нэг гацгил тохиолдож нэг 7 хоног 10 хоног. Тэгээ эргээд ирсэн энэ маань их айсан байсан. Хан дотор юм дуурайд байна гэд. Тэгээд би бодохдоо бол за яг энэ хоёр яж байгаа өнгөрөөчэй гэж бодсон болооч. Гантыгаас тэнд нэг хүний охин хайчаад ирсэн хүн ч одоо бас сэтгэл зовоод тэгээд даруйдаа буцаж очиж дадлагаа дуусгасан. Пүрүү агш маань ингээд дадлагын ингээд сумдуудаар явж байгаа хүмүүстэй эргэж тойрдог. Тэгээ пүрүү агш маань ирээд "Гомтэй чи ганцаараа яаж энтэй байх юм бэ? Чи аймгийн төв ороод аймгийн төвдөр дадлагаа үргэлжлүүлэх үгээд надаас асуусан. Тэгтэн би үгүй багшаа одоо Батбаатар ирнэ гэд хэлээ явсан юм аа. Би тэгэхээр Батбаатарт итгэж чинь. Тэгээ Батбаатарыг ирэхэд нь би явцсан байх юм бол Батбаатар надад гомдох байхаа гэд. Тэгээ би багштай хэлээд ингээд аймгийн төв рүү яваагүй нарийн тээлдээ үлдсэн. Тэгээ төд бодлого Батбаатар маань аавынхаа буйны ажлыг гүйцэтгээд буцаад над дээр ирээд битээр дадлагаа дуусгасан. Батбаатар ирэхэд би чинь хоолчгүй юу чгүй байж байгаа байхгүй юу? Тэгээ Батбаатар маань ер нь их зурах бичих их авьяастай л да. Одоо хичээл эхлэх гэж байгаа юм чи хоёулаа сургуулийн кабинетуудын зургийг зуръя, эмийг бичье гэдэг. Тэнгүү тэгээ хоёулаа тэгээл да би бичихгүй л да Батбаатар тань болчиход суух гэж байгаа байхгүй юу? Нэг тэр суман дээр л зурж бичих юу л байна. Тэрийг хийгээд нэг цалин өгөөс авсан маягтай. Энэ маань миний дадлагын ажлыг дуусгаж дипломын ажил бичиж одоо яста сайн төгсгсөн. Тэрний буйнд би одоо дэдэний явж байгаа. Тэгээд дадлагын хугацаа 10 сар дуусаад битээр явхад Батбаатар маань нэг хайрцагтай юм ойдрол. Тэгээ юу юм гэсэн чинь хоньны мах. Хайрцагт ингээ хоньны мах эвдээд бэлдүүлсэн. Тэгээ чи гэртээ авчиад тэрэлээрээ гээд надад 100,000 одоо 100 төгрөг гэж байгаа байхгүй юу? Тэр үеийн 100 төгрөгт чи их мөнгө аймгийн төвдөр очиод хоёлоо дурсгал олгоод гээд зураг ахуулж яасан тийм гоё дурсамжтай зураг байгаа. За энэ хугацаанд 40 жил би нэг найзтай байсан. Тэр найз минь одоо яг миний хажууд ингээд зогсож байна. Гэтэ би бол бодохдоо нэг сайхан эрен хүн шиг л бодоод байдгийг. Нэгдүгээр курстэй био камератаас явдаг бас хэцүү байлаа. Холоос явдаг. Тэгээ холоос явдаг болохоор би ч өглөө зөвхөн биогоос манай био камератч өглөө 6 цагт л ажилчлалын автобус гэж явдаг. Одоо нэг шиг унаа байсангүй. Тэгээ би өглөө 6 цагт ирээл 7 өнгөрөөгөө ирээд ангидаа ирээд хичээлээгээ суудаг. Тэгээ манай ангийн багш пүрвэ минь ганцхан чи ингэж явж байхад дотор байранд ороо гэдэг. Тэгээ би дотор байранд ороод тэгээ дотор байранд орсон чинь Батбаатар нэг надаар хичээл даалгавраа хийлгэх гээд би Батбаатарын даалгаврыг хийдэг. Батбаатар миний цагаан халаадыг угааж эндүдэж өгдөг байсан. Цард нөгөө тийм. Айгүйх манай пүрвэ багш чинь цагаан халаадаа царддаг. Наадхаа цагаан болгох гэж айгүйх шаардлага тавьдаг. Тэгээд Батбаатар ч өөрх нь халаад нь бүү зүгээр ингэ гялтайсан нүд нөө хахан арга тийм цагаан халаад өмсдөг байсан. Тэгэл чи миний даалгавар хийгээд өччих би тэгвэл чиний халаадыг чи угааж өгөөгээл ингээ миний халаадыг дандаа авч явж байгаа. Тийм байлаа бит хоёр чинь.
Зургийг багш өөрөө авсан байсан. Энэ чинь юу вэ шүү дээ? Энэ хад зургийг багш дандаа манай авч өөрөө авдаг. Тэгээд сүүлдээ багшид байгаа зураг чинь болсон. Наад чинь бид нөгөө дадлагаар нэг сурам хоёроо уягдсан зураг. Зонд байж. Наа хоёр багш багш ус сайхан залуу байж. Тэгтээ боддог байсан уу яа бас. Эдийн засгийн хичээл сүүлдээ насахад ирэхээр зурхаан шинжилх ухаантай ч холбогдчих юм уу да гэж бодгож би та нарт нэг энэ хичээлийг ингэж хичээл хэлье гэж бодлоо. Юу гэхээр Монголын манай улсын номын 3 зул гэд нэрлэгдсэн 3 том эрдэмтэн байдгийг ер нь бол эрт дээр байсан. Тэр юу гэхээр манай анх дугаар Зан Базар гэдэг хүн. Түүний шав одоо Зайгэгэн гэд ийм сайхан эрдэмтэй хүн. Мөн Ламингэгэн гэж амар сонсон баг их эрдэмтэй хүн. Тэгээ энэ Ламингэгэн гэдэг хүн бол тооны ухааны гарамгай эрдэмтэн. Энэ төлөвлөлтийн маш мундаг эрдэмтэн ийм хүн. Тэгээ одоо өнөөдөр тэр хүний бичсэн бүх юмар бид нар энэ ихэнх хүмүүс тэр хүний зурхаагаар ажил хөрлөө төлөвлөж явдаг байна. Тэр хүн ямар төлөвлөлт хийж гэнэ вэхээр энэ орчлон огторгойд байх одон гаригууд энэ дэлхийд амьдарч байгаа амьд бүхэнд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг юм аа. Тэрнийг ухааруулах гэж би та нарт энэ одоо орны зурхааг бичлээ. Энийг ойлгож авах эсэх нь та нарын асуудлаа шүү гэж ингэж загсан байдаг. Тэр утгатай үг нь өнөөдөр одоо бүх энэ айлууд байж байгаа цаг тооны бичгийн эхний хуудсан дээр байдаг тийм ээ энэ утгаараа. Тэгэхээр энэ бол их том төлөвлөлттэй. Тэгээ өнөөдөр одоо тэр хүний 1600 оны үед амьдарч байсан энэ эрдэмтний энэ их сайхан том төлөвлөлтийг өнөөдөр одоо энэ одон орны судлалын энэ том хүрээлэн нотлоод ямар ч бараг зөрүүгүй юм байна гэж ингэж явдаг. Тэгэхээр энэ бол нар 12 ордонд ингэж нэг жилд ингэж шилжиж байгаа тухай. Манай дэлхийн ганцхан дагуул болсон сар яаж энэ манай дэлхийтэй харьцдаг вэ? Тэгэхээр нар сар хоёр манай дэлхийтэй яаж харьцдаг вэ? Тэрнтэй холбоотой бүх одон гаригууд энэ дэлхийд амьд бүхэнд яаж нөлөөлдөг вэ гэдэг тэгээ энэтэй холбогдож ажил төрлөө төлөвлөж байгаарай гэж тэр үний загсан захиас өнөөдөр бид нарын маш их том энэ бүх ард иргэдийн маань их том төлөвлөлт болоод явж байдгаа гэж би ингэж ойлгодог юм аа. Тэгээд сүүлийн үед бас энийг жоохон сонирхдаг. Та нөхөд бас сонирхол зүгээр сайн байна. Тэгэхээр би өнөөдөр тэр үед шинжилгээ ухааны үндэслэлтэй төлөвлөлт зааж исэн бол өнөөдөр би зурхаан шинжтэй төлөвлөлтийг хүүхдүүдтэй хэлж өгье гэж бодлоо. Та нөхдөд маш баярлалаа. Тэгээд 30 цагийн бодолтой хүмүүс байгуулах гэх үг нь бол 102 жил. Түүний 42 жилийн түүх бол манай аян педагогтэй холбоотой байна. Тэгээд энэ сайхан мэрэгчлийг эзэмшүүлсэн энэ педагогтын цахилгаат энэ сайхан эдийн засгийн боловсрол педагогтын сайхан амьдралын бүү таалаг нээж өгсөн хайрт багштай шавнар гэж талархаж байна. Бүгд хамтдаа баяр хүргэе. Тэгээд багш хүн бас Шингээсэн баатар сүрийг магтъя. Арал дэтлэн мартын багш таны
авсан устачи матья Инженер дуцна димаскана Еш ватрасан устачи матья Инженер дуцна димаскана Еш ватрасан устачи матья Өнөөдөр ингээд хамт олонтойгоо багштайгаа ингээд уулзж очиж байгаа та үнэхээр их туйл юм байна. Тэгээд одоо дараагийн уулзалтанд байнга ирж тэгээд та нартайгаа сайхан урмын үгийг хүлээж авч урам хайрлж хайр хариндээ сайхан явъя да гэд тэгээд бодож байна. Тэгээд ангийн хамт олондоо болно багштай та минь урт удаа наслаараа олон жил бидэнтэйгээ хамт байна шүү. Тэгээд та нар минь ч гэсэн байн уулзаж учирч тэгэл хайр дүрэн гээд инээмсэглэр хамтдаа сайхан он удаан жилийг өнгөрүүлээ гэж хэлэх байна. Тэгээд та бүхэндээ аж аргал сайн сайхан бүхний хүсье. Ерсөн хүсэл нь биелж аж аргалтай амьдралыг өрөөё. Тэгээд баярлалаа та бүхэндээ. Одоо хүрэлцэн ирсэн ангийнхаа хамт олонд бол маш их талархлаа. Бүгдээрээ эрүүл их байгаараа. Бүгдэнд нь хайртай шүү. Ангийн багш Пүрөө багштай маш их баярлж явдаг. Энэ сайхан эдийн засгийн мэргэжлийг олсондоо маш их талархж явдгаа илэрхийлье. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Эрүүл их байгаарай. Урт удаан наслаарай. Тэгээ энэ сайхан мөчөд хуран цугулсан найз нартаа ялангуяа энэ өдөр ингээд яг энэ урилгыг хүлээж аваад хол ороос уус нутгаас хэнтийн нутгаас хөвсгөл нутгаас зорин ирсэн сайхан найз нартаа баярлалаа. Өөрт нь одоо мянган шалтгаан байсан чинь нэг л боломжийг ашиглан өнөөдрийн энэ 12 цагт цугулсан сайхан найз нартаа баярлалаа. Ирж амжаагүй ч гэсэн удахгүй 5 сарын 25-нд ирэх гэж байгаа найз нартаа бас алж жаргал сайн сайхан хүсье. Бүгдээрээ 5 сарын 25-нд сайхан уулзаж төгсөлтийнхээ 40 жилийн гайхалтай сайхан тэмдэглэе гэж бодож байна. Бүгдэнд алж жаргал сайн сайхан хүсье. Тэр хоёроор нь багшлуулсан болохоор гинхэн энэл орчлондоо өртөө юм би өөрийн бүхнээ та нартай дуу болгон нисгэлээ шүү үлэмжийн хорвоог туулахад тань нүмер болсон бол баярлалаа Ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэл минь мөнхийн хамт гэж итгээрээ наран сарн хоёроор нь арга дуусан болохоор надад тэнгэл орчлондоо найртай юм би сайхан бүхнээ та нартай дуу болгон өргөлөө шүү салхитай хорвоог туулахад тань нүмер болсон бол баярлалаа Ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэл минь мөнхийн хамт гэж итгээрээ
хоёроор нь эрхэлсэн болохоор сүлдэн энэ л орчлондоо хайртай юм би гэгээтэй бүхнээ танарта дуу болгон өргөлөө шүү гинхэн хорвог туулахад тань нөхөр болсон бол баярлалаа ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрээ анд гэж итгээрээ анд гэж итгээрээ Нарсартай хансаж нэндэн дурсам сэргэн намрын салих хүлээ жигүүр дэлгэж хичнээн алсад нислээч жээл сарын уртад эргэж нэгэнтэйгээ уулздаг элэг сэтгэл нэгт анги сургуулийн андууд сүлдээ салсан нартай талбайда сүгчэнжний морьтойгоо мөнхөрсөн нээслийнхээ зүрхэнд 408 зогсоос ийхүү хуран цугласан хувьтай зуны хуртай нартай энэ өдөр Алтан саяын бүтрийнхээ ордны өмнө төвдөл байдараасан одоо сайхан энчилчэн 40 жилийн уулзалтанд ирсэн сайхан найзтай баярлалаа. Өнөөдөр энэ сайхан 2026 оны 5 сарын 24-нд зуны тэргүүн сарын шинийн 8-ны шар нохой өдрийн бэлэгт цай өдөр одоо эх орон даяар түмэн олон айл голомтоо нээж олон хүмүүс уулзаж учирч шинээрээ хот ургууж бий болж тийм ээ. Дайны дэлхий баярлж байгаа сайхан өдөр бид үгэд бас суулж 40 жилийн түүхтэйг тэмдэглэж байна. Хүрцэн ирсэн сайхан найзтай баярлалаа. Та нар минь нэрүүлэг сарвал сайхан урд удаанаслах болтугай. Найзуудаа өнөөдрийн сайхан өдрийн баярын мэндийг хүргье. Ирээгүй найзууд маань араас хүрээд ирээрээ. Одоо талбар дээр уулзаад хэдүүдээ зураг авахулж зураг авалтан дээр ажиллаж амжуул амжихаар байна шүү. Октодоо ирээрээ. За ингээд бүх найзуудаа 40 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд та нар бас бидний араас ирнэ итгэж байна. Тэгээд хайртай шүү. За найзуудаа 40 жилийн баярын мэнд хүргэе. Хайртай шүү. За баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Бодлооны телеком эдийн засгийн 2-1Х гэдэг ангид төсөөл одоо өдгөө бид 40 жилийг үджээ. Энэ 40 жилийн хугацаанд хүүхэд насны маань, оюутан насны маань дурсамж бидний өмнө одоо жирэлзээд ямар байлаа, юу хийж байлаа, юу сурч байлаа гэдэг бүхэн байна. Одоо бид бүхний нүдний өмнө жирэлзээд сайхан дурсамжуудыг нүдний өмнө гэрэлтүүлэн харагдуулж байна. Тэгээ уулзалтандаа ирсэн та бүхэндээ баярлалаа, гялалаа. Бүгдд нь эрүүл их аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За энэ сайхан өдөр уул ангийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн найз нартаа баярлалаа. Та нартай хайртай шүү. Ирж амжаагүй нь амжиж ирээрээ. Зургаа хамтдаа авахуулъя. 40 жилийн дараа уулзж байгаадаа маш их баяртай. Найзуудтай баярлалаа. Баярын мэнд хүргье. За найзуудтай бүгд нь 40 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Сайхан баярлалаа. Нарсартай хансаж нэндэн дурсам сэргэн намрын салих хүлээж найзуудаа санана эргэх хурцлонгийн хуцаа өнгнэмсэн андууд экшиг дуутай мөчүүд бидний хөлн ургах нарны өнгөтэй дурлах харин илчтэй
үерхэж таасан андууд дуулах хүсэл нэгтэй дуутай өдрүүдэмэн санаанд минь нилэхэн хув заяага холбосон найзуудаа санана эцэг шумартамгүй өдрүүдэмэн бидний зүрхэн Цаас ороо ээлжилэн цаг хугацаа иргэн хайр дөрлөлт ярана хадон зүрх тогтолон дууны жигүр бивэ дондан моерна дурсам жидүрэн өдөрөө сэтгэлд минь тодохон дасан сэтгэлийн үгээ чамда би хэлнэ мартын арав бимчүү дон минь мөнхөрнө дүүтэй өдрүүдэмэн санаанд минь нэлэхэн хуй заяага холбосон найзуудаа санана хизээч мартан би өдрүүдэмэн бидний зүрхэн Хутлааны Тинкомын 60 жилээр анх хэлсэж орж одоо манай ангийнхан 40 жилээ хийж байгаа гэдэгс нь бид нар бас нэлээд урт хугацааг өнгөрөөсөн байна. За ангийнхандаа сайн сайхан бүхнийг хүсье. Одоо 600 км-ийн тоонд одоо ангийнхаа 40 жилийн уулзалтанд зорж ирлээ. Одоо манай ингээ ангийнхантай уулзсан ч өнөөдөр үнэхээр бас гайхалтай. Гоё ээ. Манай ангийнхан ч одоо ямар ч залгүй яг л хүүхэд нас эргээд бодогдож байна. Би Дарангуй аймгийн очиод одоо энэ сургуулийн төгсч очиод одоо 40 жил шоо төрийн байгууллагт ажилласан. Төрийн байгууллагт ажиллахдаа бас одоо янз бүрийн ажлыг хийж байлаа. Одоо сумын хэсэг дараагаас эхлээл ажлыг хийж байлаа. Тэгээ ер нь бас энэ сурсан мэргэжил гэдэг бол бас үнэхээр гайхалтай. Сайхан байд юм байна. Энэ мэргэжлэрээ 40 жил ажиллаад одоо ингээд гавьяаныхаа хамгаалтанд суугаад ингээд явж байна. Ингээд одоо ангийнхаа бүх сайхан найзуудаа эрүүл мэнх саруу сайхныг хүсье өрөөё. уулзахгүй удвал бишээ сандаг уул шиг сайхан нөхөд гэж байдаг нариган хөгжөөнтэй хаяа уулзхаа нартын амьдрал өглөөний нар өнөөдөр өөр өнөх хүлээсэн төгсөлтийн өдөр инээд нулимс хоёр зэрэгцэн мэлмэрч ирээдүйг зөгнөн зүрхээрээ мэдэрлээ. Самбар ширээ дэвтрийн тоос санаанд үлдэх үл үзэгдэх гэрэл найзуудын инээд мартагдахгүй нэгэн үеийн жаргалтай дурсамж зүүч шиг өнгөрсөн он жилүүд сүүлчийн хонхон дуу гинэт зүрхэнд сайхан гуниг шиг зөөлөн хүрнэ. Өглөөний нар өнөөдөр өөр өнөх хүлээсэн уулзалтын өдрөө гэж байдаг баранда амьдрчээ явхаа батмаар горчлон хайрламар болдгоо зүдэрхийн цагт зовлон орчдон жаргал хуваацаа